За ус зөөлрүүлэх төхөөрөмж маань ус зөөлрүүлэх төхөөрөмж давсны сав гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. За зөөлрүүлэгч нь ийм усны оролт, гаралт, бохир холбох хоолой, давсны сав холбох хоолой, цахилгаан холбох, давтар холбох ийм хэсгүүдээс бүрдэж байна. За давсны савн дотор бол бид нар холбох хэрэгслүүдийг болон 2-3 кг давс хийгээд явуулсан байгаа. За энэ нуутан дотор бол холбох хэрэгсэл харагдаж байна. За энэ цахилгааны адаптер харагдаж байна. Ус зөөлрүүлэх төхөөрөмжийг холбодог. За тэгээд ийм энэ бичлэгэн дээр бол цэнхэр шаланг байна. Бид нар та бүхэнд цагаан өмгийн шаланг өгөө явуулсан байгаа. Үзүүртэн дээр улбар доор харагдчихсан улбар шар шүүлтүүрийг бол бид нар хийгээд явуулсан байгаа. Та бүхний хийх ажил бол одоо энэ харагдаж байгаа энэ цагаан холбоосыг шалангийнхаа үзүүрт хийгээд энэ хар эрс зоотой холбогчоор ус зөөлрүүлэх төхөөрөмж рүүгээ сайтар чангалаад ус гоож хоргоогоор холбож өгөх ийм ажил байгаа. За энэ хэрвээ янз янзын байдлаар холихоод ус гоожод ах юм бол та бүгд сангийн лентээр ороож жагаад ус гоож хоргоо болгож холбож өгөөрэй. За нөгөө үзүүр нь бол бид энэ шүүлтүүртэй хэсгийг энэ давсны савн дотор байгаа энэ бөөрийнхий савны яроол хүртэл хийж өгнө. За ус зөөлрүүлэх төхөөрөмжний холболтыг харъя. За холбох хэрэгсэл дотор ийм жирэг ирзэн, цэнхэр өнгийн жирэг ирзэн, тэгээд ийм хоёр талдаа 20 мм-тэй па гэж ярьдаг ийм па байгаа. Хунцар па. За үүний богино талын ирзоог нь ус зөөлрүүлэгчэндээ жирэг хийж агаад сайтар чангалаад ус гоож хоргоогоор хийж өгнө. За энэ ирзоо энэ 20 паг хийсний дараагаар та бүхэнд хөдөө орон нутаг руу бид нар явуулахдаа холбох хэрэгсэл дотор ийм 20-15-ын 20 ийм үзүүртэй 15 90 үзүүртэй ийм шилжүүлгүүд бүгдэнд нь явуулсан байгаа. Хэрвээ дотор талд нь бас жирэг байх юм бол жирэгээ хийгээд жирэг хэрвээ байхгүй сангийн лентээр сайтар ороож байгаад ус гоож хоргоогоор за энэ шилжүүлгээ боож өгнө. За тэгээ сайтар чангалж өгөөд за энэ шилжүүлэг боосон хоёр маань бол нэг нь аут, нэг нь ин гэсэн хоёр бичиг байгаа. Ин гэдэг дээр бол гаднаас ирж байгаа усаа бид нар холбох байгаа. Аут гэдэг дээр бол зэв шүүгч рүүгээ явсан усыг холбох юм аа. За энэ давс сая байсан. Та бүхэн анзаарсан бол яаж хийснийг харсан баг. За энэ дээр бол бид нар адаптер өгөөд явуулсан байгаа. Тэр адаптерыг холбоод за ойрхон цахилгаан толгонд цахилгаан ойрхон байхгүй бол уртцагч ч юм уу ямар нэгэн байдлаар цахилгаан татаж 220 вольт толбож өгөх юм аа. За ингээд ерөнхийдөө холболтод дуусч байна. За бид нар хөдөө орон нутгийн холболтыг хийхдээ сургууль болгон дээр ийм зэв шүүгч тавьж өгсөн байгаа. За зэв шүүгчэн дээр бол гаднаас орж иж байгаа ус холбоотой байгаа. Энэ гаднаас орж иж байгаа усыг бид нар салгаад одоо ус зөөлрүүлэх төхөөрөмжнийхаа энэ гэсэн хэсгээр энэ гэсэн буюу оролт гэсэн хэсгээр холбож өгнө. За тэгээд аут гэдэг хоолойн дээр болохоор бид нар уян шаланг холбоод ус зэв шүүгч төхөөрөмж рүүгээ холбож өгнө. Нэг үгээр бол одоо энэ төхөөрөмжөөр ус орж зөөлрөөд зэв шүүгч төхөөрөмж рүү ус нь орж өгнө гэсэн үг. За мөн бохиртой холбож өгч байгаа. Давсны савыг болон усны ус зөөлрөх төхөөрөмжийг тусад нь ийм шаланг 1 м орчим шалангаар одоо айлаа ойр байгаа бохирт руу холбоно.